Энэ хүртэл намайг дэмжсэн Монголынхаа нийт ард түмэнд баярлалаа. Дэлхийн өнцөг бүрт байгаа Монголынхаа ард түмэнд та бүхэнд баярлалаа. Миний охин босоод ирэхгүй. Гэхдээ би хуулийн хүрээнд өнөөдөр шийдвэр гарсан гэж бодож байна. Гин буруутай хүмүүс нь гин буруугаа хүлээх ёстой. Хэдий миний охин тэнгэрт байгаа ч гэсэн би нэг зүйлийг хэлье гэж бодлоо. Миний охин тэнгэрт байгаа ч гэсэн ээж нэг зүйлийг хэлье. Тэр сошиалд яваад байгаа хүчндүүлээд боолгоод өнгөрөөд чамдаанд хэлсэн хүүхд биш. Энэ хүүхд бол онц гэрцгийгээр бусдын гарт амирагдсан. Гин буруутай хүмүүс нь гин буруугаа хүлээх ёстой. Ганцхан тэр 15 минутын зүгээр нэг зургийг би сошиал дээр тавьсан. Надад энэ сонголт байсан. Би энэ зургийг тавьж ижил би тартагтаа тулаад би тэр зургийг тавьсан шүү. Үний хүүхдийг онц гэрцгийгээр бүрлэгчгээд онц гэрцгийгээр бүлэг хэрэг хийчгээд өнөөдрийн хүртэл миний охиныг цахим ертөнцид жаахан балчирхан амьд штэ. Яаж тэр хүүхд ам гуйж, яаж тэр хүүхэд аврал гуйж байсан болтоо л гэж би. Бэргийг цаашаа дараа нь дэлгэрэнгүй ярина. Гэхдээ баярлалаа Монголын ард түмэнд.